Ер нь хин илүү их машин барьдаг вэ? Би. Тий. Бороод норсон замын уулзвар дээр бодол нүгдөх хүсэл гарцыг хайн би өөрөө. Өдөрт машиндаа ер нь хэдэн цагийг өнгөрөөж ин дунджаар? За өглөө тэгэл ажилдаа явна. Тэгэл өдөржин гадуур явдаг ажилтай хүмүүс бол ер нь баг ихэнх цаг их машиндаа өнгөрөөдөг төө. Машиндаа одоо ажилдаа явахдаа л хэрэгэлдэг те. За нэг 5-6 цагийг. За яа одоо сүүлийн үе талиж шүү. Өдөр үеэр ингэж явчих юм шүү. Төвчрэлт Зогсох газар алдахгүй. Явах газар алдахгүй. 2-3 цаг. Төвчрэлт та хэрэг цагийг өнгөрөөж байна? За төвчрэлт 3 цагийн л өнгөрөөж байна да. Төвчрэлт ер нь их цагаа. Ер нь төвчрэл их байгаа шүү дээ. Бараг л ч одоо ажил гэр хоёрын хооронд явахгүй. Орой бол нэлээд төвчрэлтэй яармгийн зам. Зөндөө бараг өдөр 8-9 цаг болно шүү дээ. Би ч одоо тэгээд төгжрийн зал тэгэл 4-5 цагийг л өнгөрөн шүү дээ. Янз бүрийн гадар ажилтаа үйтэл. За төгжрөлт чи өглөө 9 цагаас одоо ажилдаа байлаа гэдээ ажилдаа гарахад бол дор хаяж 2 цагийн өмнө гарахгүй болдгоо. За тэгэл өдөр нэг жаахан байж гал тэгэл орой харихад бол дор хаяж л 2 цаг 3 цагийг төгжрөл өнгөрөөдөг шүү дээ. Нэлээд олон цаг өнгөрөөж шүү. 2 хаа яа 2 цаг хаа 2 цагын зав төгждөг. За өдөрт олон цагийг өнгөрөөхөд хаа машиндаа өнгөрөхөд машиндаа хэр тав тухтай вэ? Яа тав тустай бах. Энэ халуунд. Ер нь гайгүй шүү дээ миний машин. Ер нь насан зү. Одоо өөрөө тэгээд халуун тийм л байна. Таадах байхгүй. Нэг ядарсан өнгөртөө очиад тэгэл. За минийх чинь ер нь 5 дахтай шүү. Дайжгүй. Яах тэгэл. 5 дахь гэж яах тэгэл. Насаар бол талхны нөгөө хаваал явж штэ шүү. Тухгүй шүү дээ өсөж хилээл тэгэл. Чи ажил тогтоохот төгжрэл те. Та одоо шинээр машин авахар бодлоо ер нь ямар төрлийн машинуудыг илүүд үзэх вэ? За жоохон том аппроч чиглэлийн машинуудыг. За яагаад? За ер нь бол одоо хөдөө гадаа явахад жоохон минийх жижиг намхан машин болох жоохон асуудалтай байдаг. Ер нь бол бензин бага юм. Тэгээ багтаа амж гэр бүлийн тоогоороо гэдэг юм уу? Аль болох гэр бүлэрээ 5 тухтай байх эко одоо бензин шатхуун зарцуул багтаа тийм машиныг бол ер нь хэрэглэх нь зүгээр байх гэж би боддог. Ер нь мэдээж үзэмж. Тэгээд хоёрт хэр одоо зөөлөн хатуу. Тэгээд хэр одоо смарт те. Тэр бас энэ салаанд нь. Смарт гэдэг нь Одоо аюулгүй байдал талаасаа. тий ер нь айгүй юм смарт штэ. Миний машин чинь. Энэ ямар маркийн машин бол? Энэ G-Tour T2 luxury зөөр нь. Зүг. Ер нь бус машинаас юугаараа онцлог бол таны хувьд та яагаад энэ машин? Одоо хамгийн сүүлийн үеийнх гэх юм уу те ямарсан смарт бор ингээ бүх тал дээр мэдрэгчтэй дэлгэцэн дээр хүртэл ингээд 360 хардаг машины доотлыг хүртэл хардаг тий айгуу смарт тийм тэр Тэгэл арай өндөр зэрэг хараар мэрээ өндөр машин сонирхож байна. Хөдөө мөдөө явж бартаа мартаа тэрэг гайвч хөдөө мөдөө явах туулах чадвар нарай л. За та хөдөө явахдаа өөр машинтайгаа явдггүй яг одоо байгаа унзаагийн машинтайгаа явдггүй? Машинтай явна л да. За ямар нэгэн хүндрэлүүд гардггүй хөдөө явахд зам машинтайгаа явах. Хөдөө одоо хөдөөний зам ерөнхийдөө гайгүй болсон шүү дээ. Баат түнэ гоод яах ч. тий Хөдөө гадаа явдаг уу? энэ жил хөдөө гадаа явж амжсангүй маа нөхөр хөдөө явсан. Хөдөө энэ машинтай. Хөдөө юу яах вэ? Тэгээ замын эвдрэл юм хэрлэхээс өөр гайгүй дээ. Нөгөө засмлын тийм нүх мөх тиймэрхүү асуудал.